За сайн бацхан уу. Холонгийн мэрэг интернет цогт тавтаа морилно. За өнөөдөр 10 дугаар сарын ерөнхий адил гэсэн сарын мэргийг хийж бодож байна. Ингээд урдын адил тийм дөрөв сонголттой. Та сайн харж байгаа сэтгэл чинь татгатаад байгаа, нүд чинь татгатаад байгаа картаа сонгороо. Одоо үсгээр сонгож олно. Одоо картынхан те өнгө тийм бодгаар нь л сонгож олно шүү. За ингээд сонголтоо хийж явах завсар одоо надтай холбогдох хүсэлтэй хүмүүс байх юм бол миний Facebook-ийн мессенжерээр, Instagram-ны мессенжерээр бас холбогдож олно. Мессеж тийм бичээрэй. Муу одоо намайг одоо та бүхний дэмжлэг бас надад маш хэрэгтэй байдаг. Одоо үнэхээр намайг дэмжих хүсэлтэй, сайн сэтгэлтэй хүн байх юм бол миний одоо энэ бичлэгийг бусдаа тийм хуваалцаараа, тийм түгээгээрээ. Тэгээд муу одоо тийм одоо таалагдвал тий subscribe тийм дараараа гэж хүсье. Тийм дандаа үздэг мөртлөө тийм одоо намайг тийм бүртгэж амжаагүй хүмүүс байх юм бол тийм мартлахгүй тийм subscribe гэдэг дарах юм бол одоо надад маш их том дэмжлэг өгж байгаа. Энэ нь болохоор зэрэг надад бол маш их утга учиртай тийм цаашдаа энэ контентийг тийм улам сайн болгох гэдэг ингээд тийм тусалж байгаа шүү. За ингээд одоо А картаас эхлэе. А, Б, В, Г гэсэн одоо ийм дараалал явна. За ингээд А карт сонгосон нэмэрийг эхлэе. 10 сарын ерөнхий адил хийж байгаа. Одоо энэ 10 сард тэ ямар хуу таны хувьд ямар хуу сар болох вэ? 10 сар. За ингээд А картыг сонгосон үе. Картуудаа бүгдээр ингээд зэрэг нэгдэжээ. За ийм картад гарсан байна. За ингээд хамгийн эхлээд энэ сард юу чухал болох вэ танд гэх юм бол энэ хоёр карт гарсан байгаа. Юу чухал болох вэ тэр? За А картыг сонгосон, энэ картыг сонгосон болохоор зэрэг энэ 10 сард таны амьдралын гол түлхүүр бол одоо талархал гинэ. Талархлын ухамсар гэж хэлэх үү? Ер нь бол тийм байгаа бүхэндээ талархах, өөрийн одоо тий зам мөр туулж ирсэн зам мөр ч юм уу тий сурсан сургамжиндаа тий үнэлэмж өгөх, эерэг ухамсар тий анцгүй юмдаа ч гэсэн иймэрхүү юм болсноор би иймэрхүү юм ойлгож байгаа гэдэг ч юм уу тий ямар нэгэн тий эерэг ухамсар тий талархлын тий энергиэр өөрийн амьдралын тий урсгалыг нээх тэр зүйл аягүй чухал болж магадгүй. Тий ер нь бол талархал гэдэг бол зөвхөн нэг юу гэдэг сайн үг бол биш. Энэ бол таны хүсэл тийм өрөөдлийг те илүү бодтой одоо бодтойгоор илүү таны амьдрал одоо татаж оруулж ирэх тийм хүчтэй бол тийм энергийн давтамж байгаа. Тэгэхээр энэ сард танд одоо ямар ч юмд сайн муу альва зүйлд те талархах сэтгэлээр хандах нь аягүй чухал болж магадгүй юм байна. Тийм. Тэгээд бас нэг энэ сарын тэ энэ 10 дугаар сарын чухал зүйл болохоор зэрэг magician карт гарсан ил бичин тэ тэгэхээр зэрэг тий та үг бодол ч юм уу тэрийг нэлээд болгоомжтой байх шаардлагатай болж магадгүй юм байна. Одоо энэ 10 сард таны хэлсэн бодсон бүхнээ ингээд татаж магадгүй. Тэгэхээр зэрэг таны үг тэ энэ талхалтай хандраас энэ ч гэсэн аюу холбоотой юм шиг санагдаж байна. Одоо таны үг бодол бол тэ та юу бодно, сөрөгийн бодвол яна гэх юм бол яна гэсэн юм татчих нь шүү дээ. Тэгэхээр таны одоо үг бодол тэ ээжэдийн дэлхүүртэй юм шиг ийм сар болж магадгүй юм байна. Тэгэхээр зэрэг одоо таны гарт ингээд одоо бүх юм байна тэ одоо хийх зүйлүүд одоо саваа боломж тэ нөхцөл байдал тэ одоо бүх юм таны энэ 10 сард бүх боломж тий бололцоо бол дүүрэн байх юм байна. Тэгэд та зөвхөн одоо хийж эхлэхэд л аяг хангалттай болох юм байна тий. Тэг ер нь бол тий үг бодлоо болгоомжтой хэрэглээрээ таны бодсон үйлдэл чинь одоо энэ сард нэлийн биелээ олж магадгүй. Тий тэгэхээр тандаас муу одоо энэ сард нэлээд боломж бололцоо ингээд дүүрэн орж ирэх юм бэ те та энийг одоо эхлэхэд хийхэд л аягүй хангалттай. Тэр зүйл аягүй чухал юм байна. Тэгэхээр зэрэг
боломж бололцоо бол байна. Тэгээд хийж эхлэх нь л айгүй чухал болж магадгүй шүү дээ. гэж тайлбарлая. За ямар ч гэсэн сарын юу чухал болох вэ гэдгээр энэ хоёрыг гарлаа. За тэгээд одоо уур амьсгал энэ 10 сарын ямар хөө одоо уур амьсгалтаас харуулах вэ гэдгээр ийм 3 карт гарч ирсэн баа. Тэгэхээр зэрэг энэ ямар ч зөвхөн хоорондын харилцаан дээр юм уу хайр сэтгэл дээр үзэж байгаа хүмүүсийн бол хайр сэтгэл хүн хоорондын харилцаан дээр ч гэсэн гарч иж магадгүй ямар нэгэн сэтгэл тогтлуулсан хүсэл одоо хайр дурлалын романтик халуун мэдрэмж ч юм уу тиймэрхүү зүйл бол энэ сард тийм уур амьсгал бол байна. Хайр дурлал хамаагүй гэсэн хүмүүсийн бол ямар нэгэн таны сэтгэлийн шин тогтлуулсан хүн хоорондын харилцаа тий ямар сайн хүн бэ ямар гоё үйл явдал болчихваа гэдэг ч юм уу тий ямар нэгэн хүн хоорондын харилцаан дээр тийм сэтгэл тогтлуулсан үйл явдал бол хайр сэтгэлийн харилцаа айгүй чухлаа гэж байгаа хүмүүс бол одоо сэтгэл тогтлуулсан хүсэл ба тий хайр дурлалын одоо тий романтик халуун мэдрэмж ч юм шиг тий тиймэрхүү одоо уур амьсгал бол байна. За тэгээд энэ хоёр картыг авах юм бол мөн энэ сарын одоо уур амьсгал гэх юм бол яаралтай ямар нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй болж магадгүй. Ямар нэгэн тийм шийдвэр гаргах хэрэгтэй болж магадгүй. Амуу одоо зоригтойгоор ямар нэгэн зүйлийг тий халж хаях тий зоригтойгоор ямар нэгэн зүйлийг хаях тий халах тий тиймэрхүү үйл явдал болж магадгүй байна. Зоригтой ямар нэгэн шийдвэр гаргах ч юм эсвэл ямар нэг зоригтой нэг юм ингэж халж солих тий. Дээрс инкэбэл энийг байлигээд хайдаг ч юм уу солидог ч юм уу тиймэрхүү үйл явдал байна. Муу энэ карт ингэж авах юм бол одоо томоохон тий сонголт шийдвэр тийм шаарддаг шин зам шин боломж орж ирж магадгүй байна. За ерөөсөө энэ замаар явъя гэдэг ч юм уу энэ замаа хаагаад энэ замаар явъя гэдэг ч юм уу тий ямар нэгэн та томоохон одоо шийдвэр гаргаад тий шин зам шин одоо боломж орж ирэх юм шиг шин замаа сонгоод ингээд цаашаа явах юм шиг. За ийм уур амьсгал байна. За ингээд уур амьсгал дээр ингээд гарсан. За тэгчээд таны одоо ажил үйлс орно мөнгө санхүү. Ажил үйлс энэ хоёр ажил үйлс ингээ мөнгө санхүү байгаа. За ажил үйлс бол маш ямар нэгэн зүйлээ зохицуулж чадна гэж бодож байна. Энэ 10 сард ажил үйлс дээр одоо ямар нэгэн шин эерэг те шин өөрчлөлт гарч ирээд те одоо таны ажил үйлс дээр ч ямар нэгэн шинэлэг те шин уур амьсгал бол орж ирэх юм байна. Тийм. Шинэ эерэг өөрчлөлт гарах ч юм уу эсвэл ямар нэгэн ажил үйлс дээр шинэлэг уур амьсгал орж ирнэ. Та ингээд өөр орчин өөр үнэт зүйлтэй хүмүүстэй харилцах нэг тийм шинэ уур амьсгалыг мэдрэх юм зүйл байна. Ямар нэг юмны дундаас шинэ уур амьсгал төрөх ч юм уу тийм. За тэгээд энэ картыг харах юм бол ер нь бол ингээд та нэлээд тайван бодлоготойгоор та одоо ажил үйлсдэрт нэг тийм онцгүй нөхцөл байдалтай ч юм уу байгаа бол энэ сард одоо тайван бодлоготойгоор одоо онцгүй одоо тийм нөхцөл байдлаас бол тийм гарч одоо бие барьж асуудлыг даван туулна гэсэн байна. Тийм магадгүй энэ эхлээд ингэж унших хэрэгтэй байсан байж магадгүй та одоо таны ажил үйлс одоо нэг тийм онцгүй нөхцөл байдалтайгаа бол одоо таймнаар бодлоготойгоор хүнд нөхцөл байдлаас гарах тийм бие бариад одоо асуудлыг ингээд энэ 10 сард тийм даван гарна тэгснээр шин эерэг шин өөрчлөлт гараад шин амьдралд шинэлэг одоо ирч хүч орж ирнэ гэхүү та өөр орчин өөр үнэт зүйлтэй хүмүүстэй харилцаад ингээд шин уур амьсгалыг мэдрэх. Ажил үйлс дээр за нэг юм зүйлэн за тэгчээд одоо мөнгө санхүү дээр болохоор зэрэг ер нь тайван байна. Мөнгө санхүүнийх бодохгүй ч гэж магадгүй. Мөнгө төгрөгнийх бодохгүй таны нөгөө сэтгэл амар амгалан тэр айгуу чухал болж магадгүй. Мөнгө санхүү дээр тийм яг тогтвортой мөнгө санхүү бол тийм тогтвортой та мөнгнөөс илүү одоо сэтгэл дотоод мэдрэмж айгуу чухалчлах юм шиг тийм тэгээд таны мөнгөний мэдрэмж жоохон алдагдаж магадгүй гэж бодож байна. Би ч одоо юу болоод ханаас юу болоод ингэчлээ ажиллаа гэдэг ч юм уу тийм цаашдаа энэ иймэрхүү зүйлүүдээс мөнгө олж магадгүй гэдэг ч юм уу. Ямар ч байсан мөнгөний мэдрэмж жоохон алдагдах тийм
мөнгнөөс илүү одоо сэтгэл санаа тайван байлаа гэж чухал байх чинь болгох юм шиг тий. За ийм ор амьсгал энэ одоо мөнгө санхүү дээр. За тэгээд танд ажил үйлс олон мөнгө санхүү дээр ингээд нэг мессеж авсан маа. Тий. Танд ажил үйлс мөнгө санхүү дээр зөвлөгөө гэх юм бол ер нь энэ сард ажил тий мөнгө орлоготой холбоотой шинэ алхам хийх эсвэл одоо ямар нэгэн шийдвэр гаргах цаг ирж магадгүй юм байна. Тэгэхээр зэрэг та ингээд энэ сард одоо ажил үйлс мөнгө санхүү дээрээ тайван бодлоготой байж эрсдлийг тооцоолж тооцоолороо тэгэх юм бол ингээд амжилттай ажил үйлс мөнгө борлого амжилттай болно шүү. Ямар нэгэн шинэ алхам шийдвэр гаргах цаг ирж магадгүй юм байна. Тэрэн дээрээ нэлээд тайван бодлоготой байгаараа эрсдлийг тооцоолороо гэж байна. За тэгээд ингээд мөнгө санхүү ажил үйлс ингээд дуусгачаад таны хоорондын харилцаа хайр сэтгэл дээр дөрөн карт өгсөн. За эхлээд одоо хайр сэтгэл одоо хамаатай гэсэн хүмүүс байх бол энийг хайр сэтгэлийн харилцаа хамаатай гэсэн хүмүүс дээр энийг сонсороо. За энэ дээр болохоор зэрэг хайр сэтгэл энэ 10 сарын хайр сэтгэлийн харилцаа болохоор зэрэг нэг тийм бүлгийн нөхөрлийн хүрээнд хайр сэтгэл явагдаад байгаа байхгүй. Тэгээ олон хүн донд ямар нэгэн бүлэг нөхөр компани ч юм уу хамт олон ч юм уу нэг тийм найс нөхөрлийн хүр аяга олон хүн дундаас хайр одоо тэр дунд одоо юу гэдэг хайр сэтгэлийн асуудал гарах. Хайр сэтгэл үүсэх. Одоо тэнд бол үнэхээр одоо хайр сэтгэлийн одоо тийм одоо баярлах хайр сэтгэлийн асуудал ямар нэгэн сэтгэлээсээ баярлах одоо тийм хүчийг тийм мэдрэх юм шиг те олон хүний дунд те найс нөхөрлийн бүлгийн их хүрээнээс хайраа олгох юм эсвэл хайр олцсон хүмүүс тэндээ та хоёр ямар нэгэн би бинээ баярлах тэр хүний хараа баярладаг ч ямар ч нэг тийм баярлах тийм хүчийг мэдрээд байгаа байхгүй юу. За тэгчээд за энэ карт харах юм бол энэ хайр сэтгэлийн харилцаан дээр одоо энэ 10 сард хүндэрсэн хүмүүс дахин уулзах тийм ямар нэгэн болцсон байсан хайр сэтгэл амьлах тиймэрхүү явдал болж магадгүй юм шиг санагдаж байна. Тийм одоо өмнө нь одоо хүндэрсэн байсан хүмүүс дахин уулзах энэ сард одоо болцсон байсан хайр дахин амьлах гэх мэтчлэн тиймэрхүү зүйл болох магадлал өндөр байна. За тэгээд одоо за хоорондын харилцаан дээр ер нь бол хоорондын харилцаан дээр та нэлээ идэвхгүй гэж хэлэхүү. Эсвэл одоо хумсар санаа сэтгэл нэгддэг хүмүүстэйгээл харилцаа айгу тэг гүнзгийрэхтэй. Өнгөн талын биш ингээ гүнзгий одоо хумсар санаа сэтгэл нэгддэг хүмүүстэйгээл харилцаа гүнзгийрэх. Эсвэл та хайр сэтгэлийн биш хоорондын харилцаан дээр нэлийн жоон даруухан байх, идэвхгүй байх гэж хэлэхгүй даруухан байх тийм. Тиймэрхүү нэг зүйл байна. Муу одоо энэ картыг харах юм бол тийм ер нь бол хоорондын харилцаан дээр энэ сард та нэлийн одоо хүчтэй хөдөлгөөн хоорондын харилцаан дээр тийм санаачлаг гаргахгүй жоо идэвхгүй байх тийм мань жоохон ор амьсгал байна. Хоорондын харилцаа дөрдөө хараа гэдэг чинь эсвэл та илүү одоо сэтгэл санаа нээлтэх хүмүүстэйгээ л хөшрөх гүнзгийрэх муу одоо нэг тийм идэвхтэй бол биш байна. За тэгээд хайр сэтгэлийн харилцаа болон хоорондын харилцаан дээр танд зөвлөгөө авсан маа. Тэгэхээр энэ болохоор омой комикараас зүгөөсрөө. Тийм болохоор хайр сэтгэл болон хоорондын харилцаан дээр танд энэ сард өгөх зөвлөгөө гэх юм бол ер нь бол ямар ч харилцаанд те одоо таамаглал буруу ойлголтоос ингээд чөлөөлөгдөж те бодит байдлыг ойлгож нээлттэй сэтгэлээр те харилцаагаа эсэргэх цаг ирсэн шүү гэсэн байна. Тий. Өмнө ингэсэн байх, тэгсэн байх, энэ надад дургүй, энэ надад дуртай. Одоо үгтэй те нэг тийм хайр сэтгэлийн мөн хоорондын харилцаанд тийм буруу зөрүү ойлголт таамаглалаасаа ингээд чөлөөлөгдөөд те энэ сард тийм бодит байдлыг илүү ойлгож те одоо бодитоор юмыг олж харж ер нь жоохон хүмүүстэй хайр сэтгэлийн харилцаан дээр ч одоо хоорондын харилцаан дээр ч аюу нээлттэй хүмүүстэйгээ опентэй нээлттэй хандаж одоо харилцаагаа сэргийхэн чухал шүү гэж ах шиг байна.
За энэ алхуур дэлцээ бол хайр сэтгэлийн танд илгээх мессеж хийх хэрэгтэй мессеж юм уу те. За ингэчээд одоо картыг сонгосон хүмүүс маань одоо юу энэ сард танд одоо сахусны ингээс илгээх мессеж. Энэ бас яг энтэйг адилхан үг хэлж байна. Түрүүний энэ мессежтэй тийм. Communicate. Ер нь харилцаж ярьж ийж бүр ингээд те би бинтийгээ харилцаж байж бүр ярилцаж байж юмаа ингээд шидэрээ гэсэн юм картын те ер нь бол та өөрийн бодол сэтгэлээ ингээд тодорхой ингээд илэрхийлж байгаараа энэ сард те та юу хүсэж байгаа юу бодож байгаа тодорхой шууд хэлэх хэрэгтэй гинэ. Тэгэхгүй бол одоо цаад хүн ч мэдэхгүй маань л да хооронд харилцаач ажил үйлс ч юм уу те хувь харилцаанд дэр ч гэсэн те. Тийм. Юу бодож, юу мөрөөдөж, юу яаж байгаа одоо шууд хэлэх хэрэгтэй. Эргэлзээ, далд санаа те бусдад ойлгомжгүй дохио илгээх нь бол те харилцаанд айгүй тийм саад болдог шүү. Тэгэхээр зэрэг харилцан ярилцаж байж асуудлаа шийддэг шүү гэсэн юм. Одоо сахусны ингрийн танд илгээх энэ сард илгэх чухал мессеж нь бол энэ байна. Энтэйг адилхан гэж бодож байна. За тэгчээд энэ болохоор бас сахусны ингрийн мессеж аа. Энэ зорилго гинэ. Одоо амьдралын зорилго та ингээ яг зөв зам дээр явж байна уу эсвэл одоо татаадтай өөрийн тий амьдралын гол зорилгоос ингээ гажж байна уу гэдгээ сайн энэ сард хэрэгцүүлээрэй гинэ. Өөрийн амьдралын утга учирыг олж амьдралын одоо зорилгоо нэг юм тодорхойлоорой гинэ. Тэгээ би чад юу илээ би өөр нь яах гэж амьдарч байгаа илээ миний одоо хүсч мөрөөдөж байгаа зорилт юу илээ гэдэг ч юм уу. Тэрийг энэ сард нэлээд жоохон бодороо тодорхойлоорой гэсэн байна. Тэгээд энэ болохоор зэрэг сахусны тэнгэр Михаилд яг нөгөө залбирал бичээстэй юм л да. За энэ залбирлыг орчуулах юм бол одоо миний амьдралын утга учир миний жинхэнэ зорилгыг бол тэ одоо сахусны тэнгэр та бол мэднэ. Тэ намайг зорилгод минь нийцэж амьдрахад удирдах хамгийн зөв алхмуудыг хийхэд минь туслаач. Ингэснээр би өөрийн тийм гайхамшигтай одоо утга учиртай мэрэгжил зорилтыг тийм бүрэн биелүүлж үн цэнтэй амьдрал бол үүсэх болно гэсэн нэг ийм залбирлын үг бичээстэй байна. За. Ямар ч гэсэн өөрийн дотроо ч гэсэн ингээд залбирал үлдэж болох юм байна. Яг миний амьдралын яг зорилго гол учир би яах гэж амьдарч байгаа юу илээ цаашд яах ёстой лээ гэдгээ те тодорхойлоорой гэж ах шиг байна. За. Тэс сахусны ингрийн мессежүүд нэг иймэрхүү байлаа. Тэгчээд одоо ингээд өндөрлөх тийш хандаад картыг одоо сонгосон хүн сонголтын картнаас бас мессеж авч чадчих. Энэ ингээ хөшиг нэгдэл цаанаас амар мөнгө төгрөг одод баялаг гэрэлгийгээ орж ирж байгаа ийм гоё карт байна. Тэгэхээр зэрэг одоо сонголтын картны танд хэрэгтэй мессеж юм бол ер нь аль та энэ 10 сард ч юм уу те ер нь тийм цаашдаа одоо өөрийн чадвар үн цэнийг үнэлж те шинэ боломжуудыг нээх цаг ирсэн гинэ. Танд өөр шинэ боломжуудыг те өөртөө нэг цаг ирсэн. Өөртөө итгэлтэй байж те өөрийгөө илэрхийлж шинэ хаалгыг ингээ шинэ хаалга нэгдэж байгаа хгүй те. Шинэ хаалгыг нэг гэсэн ийм эрэг энерги бол энэ картаас харж болох юм. Тэг ер нь аль та өөрийнхөө те чадвар үн цэнийг үнэлж шинэ боломжуудыг нээх ингээд одоо цаг ирж байгаа юм байна л да танд. Тэг өөртөө итгэлтэй байж өөрийгөө илэрхийлж те шинэ хаалгаа тэг нэгэрээ гэсэн. Ийм эрэг энергитэй карт байна. Энэ үнэхээр танд хэрэгтэй тийм мессеж авах юм бол түлээж аваарай. За ингээд өндөрлөө одоо энэ картыг сонгосон ингээд өндөрлөөд үнэхээр таалагдсан бол тэг лайк тарахаа бити мартаарай. Таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол та одоо энэ 10 сард таны амьдралын шинэ хаалга, шинэ ямар нэгэн зүйл тэнэгдэсэй гэж хүсээд одоо доор хаалганы эможи ивэл дараад хажууд нь ийм зоос мөнгө төгрөг одоо эд баялаг одоо тэр хаалга шинээр нэгсгэр тиймэрхүү гоё те эрэгтэй эд баялаг шинээр тийм гэрэлтэй тэр орж иргээ гэж тийм бэлэгдээд
хаалга тэгээд мөнгөний эможи, хаалганы эможи бол дараараа тэгэх юм бол А картыг сонгосон бөгөөд та энэ 10 сараа сайн найр зөвхөн чинь гэсэн үг шүү. Мөн намайг бол дэмжиж байгаа гэсэн үг ээ. За ингээд өндөрлөе. Одоо энэ хүртэл үзсэн. Одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл. Баяртай. Бай бай. За ингээд Б картыг сонгосон нэмэр хийхлье. Энэ картагаа. За энд ингээд тавьчих. За 10 дугаар сард ерөнхийдөө ямар хөө сар болох вэ гэсэн юм хэрэг хийж байгаа. 10 сар нь ямар би картыг сонгосон үний хувьд те ямар хөө сар болох вэ? За бүх картуудаа зэрэг ханины үзье. Дон. За энэ гоё картууд гарч ирж байна. За ингээд 10 дугаар сард одоо энэ сард танд юу чухал болох вэ гэдэгтэр энэ хувь зайны эргэлт карт тэгээд энэ эдгэхтэй ийм хоёр карт гарсан байна. Тэгэхээр энэ 10 сард танд юу чухал болох вэ гэхээр зэрэг таны амьдралын хамгийн одоо чухал одоо энэ 10 сард чухал зүйл юу вэ гэхээр эмчилгээний гэрэл гэдэг аахгүй нэг тийм тэ хийлэнг тэ эдгэрэл ямар нэгэн зүйл тэ эдгэрэх буцаад хэвэндээ орох тэ эдгэрэл сүнслэг хамгаалалт тэр айгуу чухал болно гэж байна. Яг өгч байгаа гэхээр зэрэг та өөрийгөө болон одоо бусдыг тэ хайр, уучлалын энергиэр эдгэхэд тэ чиглэх нь айгуу чухал болох юм шиг санагдаж байна. Тий. Та магадгүй өөрийгөө ч юм уу эсвэл бусдыг уучлахтай энэ сард ямар нэгэн тэ эерэг зүйлс рүү анхаарлаа хандуулах, тэ сөрөг бодлоос гарах, тэ хайр, эерэг энерги түгээх нь одоо таныг өөрийгөө эдгэхэд тэ айгуу туслана. Тий ямар ч байсан энэ сард болохоор зэрэг яг сүнслэг талаас нь тайлбарлах юм бол өөрийгөө болон бусдыг тэ одоо эерэг энерги хайр уучлалаар тэ эдгээх энэ зүйл тэ аюу чухал болно гэж гарч байгаа шүү гэн. За тэгээд энэ хувь зайны карт гарсан маа. Хувь зайны эргэлт юу чухал алах дээр энэ хувь зайны эргэлт тэ фортун карт гарч байгаа болохоор зэрэг ер нь бол энэ одоо 10 сард нэлээ ямар нэгэн зүйл өөрчлөлт одоо танаас шалтгааллахгүй те өөрчлөгдөхөд айгу бэлэн байх тэр айгу чухал болж магадгүй байна. Одоо та хүссэн ч одоо амьдралын шинэ эргэлт бол тан дээр энэ одоо 10 сараас ингээд эхэлж шинэ эргэлт ирж байгаа юм шиг байна. Тэгээд одоо энэ сар таны амьдралд ингээд томоохон эргэлт хувь зайны шинэ одоо боломж гарч ирэх юм шиг те. Тийм одоо гол нь ямар ч өөрчлөлт болж магадгүй тэрэн дээр нэлээд уян хатан байх, орж ирж байгаа аз жаргалыг хүлээн авах тий. Одоо болж байгаагаар нь одоо хүлээж авахгүй ингээд эсэргүүцэх биш харин уян хатнаантай сантаа хандах тий өөрчлөлтөнд тийм одоо ирж байгаа өөрчлөлтөнд заашлаар ирж байгаа өөрчлөлтөнд нэг тийм уян хатан нээлттэй байх нь одоо энэ сард нэлээд чухал болж магадгүй. Хүссэн ч хүссэн ч гэж байхгүй танаас шалтгааллахгүй бусдаас шалтгааллахгүй хувь цааны ямар нэгэн өөрчлөлт эргэлт ингээд ирж байна. Тэрэн дээр л тийм би ингээ хуснараа байгаад амирана гэдэггүйгээр одоо наанта заантаа уян хатан хандах нэг чухал болж магадгүй гэж иймэрхүү утгаар энэ карт гарч иж магадгүй байна. За ямар ч байсан одоо 10 сард танд юу чухал болох вэ гэдэг энэ хоёр картыг хараад ингэж тайллаа. За тэгээд энэ сарын одоо уур амьсгалаар яг улаан картууд гарсан. Түлхүүр болох. Ташуур тэгэд сар мөн сар тий. Тэгэхээр 10 сарын уур амьсгал гэхэлэр зэрэг одоо ямар хуу уур амьсгалаас сар вэ гэхэлэр зэрэг жоохон сэтгэл хөдлөл, мэдрэмж тий хүчтэй байж магадгүй. Энэ 10 сар таны одоо мэдрэмж, зүүн совинж, сэтгэл хөдлөл ч юм уу тэр чинь нэлээ одоо сэтгэлийн мэдрэмж өндөрсөх тий сэтгэл санааны савлгаа тий мэдрэмтгий байдал нэлээд бол тийм нэмэгдэж магадгүй байна энэ сард. За тэгээд энэ ташуур картыг ингээд харах юм бол яг хуу энэ ташуур бол хөвчлэн гэдэг жижиг шажиг маргаа үйл ойлголцол төр зон гарах гэдэг. Тэгэхээр
энэ сард нэг жижиг асуудлууд, маргаан, жоохон ойлголцол, үл ойлголцол ч юм ойлголцлын тал дээр нэг тийм зөрчил гарч магадгүй юм байна. Жижиг асуудал дээр маргалдах ч юм уу те санал бодол таарахгүй болох те гэх мэтлэн иймэрхүү жоон зүйлийн сард яа юм жоон байж магадгүй юм байна. Тэгээд тэрэн дээр болохоор зэрэг ингээд дэлхүүр гараад байхгүй. Тэгэхээр учрыг олж магадгүй санагдаж байна. Дэлхүүр болохоор зэрэг хөвчлээ одоо ямар нэгэн зүйлсийн мөн чанарыг ойлгох те гогцоог нь олох энэ чи юм биш те чи юм хүн байсан биш те чи одоо нөхцөл байдал юм байсан биш те гэдэг ч юм уу те одоо ямар нэгэн нөхцөл байдал ч юм уу хүн ч ямар нэгэн зүйлийн одоо мөн чанарыг ойлгох үнэн мөннийг мэддэг те энэ сард те тийм үү санамсаргүй мэд боловч одоо төрөөрний хувь зайны карт гарсан те санамсаргүй мэд боловч хувь зайны дагуу те юмс ингээд одоо өдлөхүүрний таарад эргэлдээд гараад ирэх гэдэг ч юм те нэг. За нэг ямархуу амьсгал байна. За энэ 3 картыг за ингэж тайлъя. Ямар ч байсан үнэн мөннийг олох, дэлхүүрийн тааруулгаа олох те санамсаргүй те хувь зайны одоо эргэлтийн дагуу ямар нэгэн зүйл ингээд онгоох ч юм уу нэг тиймэрхүү зүйл гэж тайлъя. За тэгээд шууд ажил үйлс болон мөнгө санхүү дээр энэ 4 картыг татсамаа. За ажил үйлс дээр болохоор зэрэг ямар нэгэн зөөлрөлт байна. Ажил үйлс дээр одоо ажил үйлс дээр одоо ямар нэгэн айгуу тийм зөөлхөн айдуу уур амьсгалтай ажил үйлс дээр орж ирэх зөөлрөлт харилцан ойлголцох ингийн биш тэг ажил үйлс нэлээд юм зөөлрсөн харилцан ойлголцсон уужирсан иймэрхүү зүйл ажил үйлс дээр ийм карт гарлаа. Тэгээд энэ хаан тэг би ойлголцох те зөөлрөлт айдуу ааж ууж уур амьсгал ноёлох. Тэгээд энэ карт харах юм бол та ажил үйлс дээр магадгүй энэ сард одоо 100% эрч хүч чадлаа гаргахгүй байх гэж магадгүй. Та бол ажил үйлс дээр бүх те одоо мөнгө төгрөг олж чадна гэдэг ч юм уу те бол мэдэн чадна те. Гэхдээ та энэ сард ажил үйлс дээр ягаад ч юм 100% эрч хүчээ гаргахгүй байх. Нэг л одоо 100% те ажилдаа хандахгүй байх. Гэхдээ яг ажил үйлс дээр тийм зөөлрөлт, уяралт, харилцаа ойлголцол бол байна. За ямар ч ингэж тайлъя. Тэгчээд мөнгө орлол одоо мөнгө санхүүгийн тал дээр та ямар ч ясан хийснээрээ олно гинэ. Та хэр ажил хийнэ тэр ажил хийснийхаа дагуу мөнгө олж чаднаа тий. Яг ажилласнараа мөнгө олох. Та яг 5 цаг ажилласан бол яг 5 цагийнхаа мөнгийг л авна гэдэг ч юм уу тий. Одоо тийм 6 цаг ажилласан бол 6 цагийнхаа мөнгө хичнээн юм зарсан яг зарсныхаа хэрээр мөнгө олно гэдэг ч юм уу. Тийм байж болно. Тэгээд та ингээд ажил одоо 10 сард баг зэргийн мөнгө орж ирсэн ч гэсэн айгу тийм баярлаж магадгүй юм байна. Тийм. За тэгээ энэ картыг харах юм бол яг ажилласнараа мөнгө олох. Тийм багаар мөнгө олох гэж гарч магадгүй. Тэгсэн та нэг жоохон нэг тийм энэ 10 сард нэг ашиггүй зарцуулт байх магадлал өндөр байна. Энэ дээр анхаарал гайгүй бах. Шал дэмий юмд мөнгө зарах гээд бах тий. Тиймэрхүү юм жоохон байж магадгүй. За энэ дээр нэлээд анхааралтай байх юм бол тийм одоо багаар мөнгө орж ирсэн ч тий та яг ажилласнаар мөнгө олно багаар орж ирсэн ч та баяртай гэсэн болохоор зэрэг тий. За энэ дээр анхаарал гайгүй баха. За тэгчээд ажил үйлс болон мөнгө санхүүдэр ингээд хамттан зөвлөгөө авсан чинь мөнгөний одоо менежер болоо гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг ажил үйлс мөнгө санхүүдэр танд энэ 10 сар зөвлөгөө гэх юм бол санхүүгийн мэдлэгээ ингээд өргөжүүлэх те мөнгөний урсгал те ажил үйлс мөнгөний одоо менежмент боломжийг судлах ч юм уу те ирээдүйд одоо тогтвортой орлого карьерийн өсөлтийг олохыг бол зорих тийм ер нь бол мөнгөний тийм менежмент одоо менежер тийм юм болоор гэж тийм ямар ч санхүүгийн мэдлэгээ бол хөгжүүлээрээ энэ сард. За иймэрхүү зөвлөгөө байна. За тэгчээд одоо хоорондоо хайр сэтгэл болон хоорондоо харилцаан дээр
ийм картууд татсан. За хайр сэтгэлийн харилцаан дээр дахиад нөгөө хувь зайны картын нарыг адилхан карта. Ямар нэгэн хайр сэтгэлийн харилцаан дээр ямар нэгэн одоо танаас тэр хүнээс ч юм уу танаас ч юм уу та хоёроос шалтгааллахгүй ямар нэгэн хувь зайны эргэлт алхны таман хайр сэтгэлийн харилцаан дээр ямар нэгэн хайр сэтгэлийн харилцаан дээр нэг ямар нэгэн одоо хөдөлгөөнд орно гинэ ямар нэгэн зүйл ингээ байгаад ахгүй та хоёроос шалтгааллахгүй ингээл угаас цаанаас ингээл хөдөлгөөнд орно одоо хувь зайны шоглоом гэхүү одоо юу ч л юм дэ та хоёроос шалтгааллахгүй эргэлт болох тий ямар нэгэн эргэлт болох юм байна. Тэгээд энэ карт хамт гарч ирсэн болохоор зэрэг тэгээ ер нь аль хайр сэтгэлийн харилцаан дээр одоо сэтгэл дотороо яг бодож байгаа зүйлээ үннээр нь гаргаж ирэхтэй үннээрээ санал зөрөлдөх маргалдах гэдэг байхгүй. Би яг ингэж боддог. Би яг үндэ ингэж бодчихсан гутаа одоо хайр сэтгэлд одоо хайр сэтгэлийн харилцаан дээр одоо цаад үн чинь гэсэндээ би ч гэсэн яг тэгвэл ингэж боддог. Яг ингэж үннээр тулаад байгаа байхгүй. Тийм үнний би биэндээ хэлэх тий. Тэрнээс болоод жоохон санал зөрөлдөх маргалдах тийм. За тэрэн дээр нэлийн хувь зайны ямар нэгэн угаасаа цаанаасаа болох зүйл угаасаа болно л гэж байна. Эргэлт хөдөлгөөн өөрчлөлт болно гэсэн байна. За тэгээд хоорондын харилцаан дээр болохоор зэрэг за энэ хайр сэтгэл байлаа. Тэгээд хоорондын харилцаан дээр болохоор зэрэг тэг ер нь аль хоорондын харилцааны хайр сэтгэл зорчиж магадгүй жоохон шуурахтаа нэг тийм цаг агаар тааггүй байна. Хоорондын харилцаан дээр энэ одоо 10 сард те тийм тэгэхээр нэлээ энэ хоорондын харилцаан дээр жоохон 10 сард сорилтоо сар болж магадгүй та хоорондын харилцаал үнэнтэй нүүр тулах ч юм уу те. Тэгээд хаа ингээд давхартаа одоо шаарч гарсны готод ер нь бол хоорондын харилцаан дээр жоохон өсөл санааны стресстэй байна. Тэрнээсээ болоод ч юм уу өөрийнхөө хийж байгаа үйлдэлээ те ингээд нөгөө ерсөн юу гэдэг хинаас чадваргүй болохгүй байж магадгүй юм байна. За энэ дээр болгоомжтой байлгайг баг. Ямар ч хоорондын харилцаан дээр сорилтоо сар алхахны тэгээд өөрхөө те хитрхи битээ стресснээсээ болоод те юу хийж байгаагаа те анзаарахгүй болох гээд байх магадлал байна шүү. Тэрэн дээр нэлээд анхаарал гайг байх гэж бодож байна. За тэгчээд хоорондын хайр сэтгэл буюу хоорондын харилцаан дээр энэ зөвлөгөө орсон байгаа. Са живуна мичио аюмимашо нөгөө за ингээд те өөрийнхөө зам мөрөөр ингээд те алхая цаарс ингээд явъя гэсэн ийм утгатай зөвлөгөө гарсан байна. Тэгэхээр зэрэг хоорондын харилцаа буюу хайр сэтгэлээр энэ зөвлөгөөг тайлбарлах юм бол та одоо бусдын санаа бодолд хэд автахгүйгээр те өөрийнхөө те үнэн замаар алхаж те харилцаагаа ингэж өдөр дараа те одоо энэ дээр нөгөө хичнээн одоо маргаан санал зөрөлт гарсан ч гэсэн өөрийн үнэт зүйлээ тэг хамгаалаараа гэсэн байна. Таны зүйл юу их үнэт байгаа те. Үзэл бодол, ертөнцийг үзэл бодол ч юм уу, гэр бүл ч юм юу ч те хамаагүй те. Ямар ч байсан ямар нэгэн маргаан санал зөрөлт гарсан бол өөрийн үнэт зүйлээ одоо хамгаалахыг бодороо өөрийнхөө замаар алхаараа, өөрийнхөө үнний замаар алхаараа гэсэн юм утгатай карта. За ийм зөвлөгөө байна. Өөрөөх нь нөхцөл байдал тохиолдолд ингээд сонсож байгаа. За тэгчээд энэ 10 сард одоо танд одоо Сахиус Тэнгэрийн хон юм 2 мессеж татсмаа. За энэ дээр болохоор зэрэг энэ аягүй хөрхэн гим зэмгүй амтан гэдэг ийм хөрхэн карт тахгүй юу? Энэ таны доторх ингээ гим зэмгүй амтан та яг харж байгаа юм шиг. Ийм карт энэ тэгэхээр зэрэг энэ картанд юу хэлж байгаа нэхлээр зэрэг өнгөрсөнд болсон одоо алдаа ямар нэгэн сорилт зовлон ч юм аа тий одоо тэрийгэ өнгөрсөнд байсан одоо зовлон алдаа ч юм уу тэрийгэ ерөөсө бодохгүйгээр одоо ба ирээдүйдээ тий анхаараараа өөрийн одоо дотоод цэвэр одоо гим зэмгүй тий цэвэр сэтгэлээ хамгаалах тий айгуу чухал шүү. Ер нь бол ямар нэгэн одоо энэ 10 сард шинэ боломж гарч ирэх юм бол тий тэрнээс битээ айгаараа эргэлзээрээ өөртөө итгэлтэй байгаараа тийм. Энэ карт болохоор таны амьдралын шинэ үе эхлэхэд одоо таны бэлэн байдал мөн дотоод
сэтгэлийн цэвэр дотоод сэтгэлийн цэвэр байлгах нь айгу тий чухал шүү гэдгийг дотроо зааж өгч ах шиг байна. Өөрийн одоо гимзэмгүү дотоод цэвэр гинхэн сэтгэл гэсэн ийм картахгүй. Тэгэхээр зэрэг тийм өөрийн дотоод ингээд цэвэр сэтгэлээ гимзэмгүү гин цайлхан тий тэр сэтгэлээ тий хамгаалж тий ухамсарлаараа тий одоо таны амьдралын шинэ үе эхлэхэд энэ таны дотоод сэтгэл чи айгу цэвэр цайлганараа байх айгу чухал юм байна л да. Тэргээ бит алдарч ах шиг байна. За тэгчээд за тэгээ бас нэг одоо сахиус нэнгэрийн мессеж юм бол айгу энэ эрэгтэй позитив им карта тэгэхээр зэрэг танаас одоо дээд сахиус нэнгэрийн мессеж юм бол тэгээ эрэг байдалд бол анхаарлаа тавиараа одоо өдөр тутмын амьдралд юу ч одоо тохиолдож байгаагаас үл хамааран одоо сайн зүйлсийг харж эрэг бодлоо одоо хамгаалахын хэрэгтэй шүү. Элдэг одоо сөрөг бодол айдас бол одоо таны боломж аз жаргалыг бол хаан шүү. Одоо тийм болохоор юу зохиолжсэн хамаагүй эрэг л байгаарай гинэ. Тэгэх юм бол одоо тийм бүх зүйл сайхан болноо. Сөрөг бодол айц хүйдэс те энэ бол таны аз жаргал боломж чинь хаан шүү. Юу ч тохиолжсэн. Эрэг бай гэсэн байна. За сахиус нэнгэрийн мессеж юм байлаа. За тэгчээд одоо ингээд өндөрлөх төхөөд хамгийн сүүлийн карт таны сонголтын картаас мессеж авъя. Энэ нөгөө community те баг хамт олон та хамтаа ийм гоё картаа. Тэгэхээр зэрэг таны сонголтын картын одоо танд хэрэгтэй мессеж гэх юм бол ер нь бол ингээд хамт олон ч юм уу баг хамт олон ч ямар нэгэн те одоо бүлэг хүмүүстэй ч юм уу ингээд хамт олон найс нөхдөө ч юм хамт олондоо холбоо тогтоох те туршлагаа хуваалцаж тийм дэмжлэг авах те одоо тэдрээсээ ч юм уу те тэгээд бас тэднэртэй бас туслах те тэдрээсээ дэмжлэгч аавна өөрөө ч туслана одоо тэхэн дэмжлэг авах туслах те наанта цанта байх нь одоо таны энерги амжилт сэтгэл ханамжийг чинь одоо тэг нэмэгдүүлэх шүү гэсэн ийм эрэг утгатай карт байна. За энэ дээр танд хэрэгтэй мессеж бол тий аваараа ямар ч байсан одоо бүлэг хамт бол ямар нэгэн хамт олон ч юм уу тий бүлэг хүмүүсээсээ одоо таач туслан тэдний дэмжлийг ч бас авч чаддаг байгаараа гэсэн ийм утгаар гарч ах шиг байна. За ингээд одоо Б карт гэсэн мэрийн ингээд өндөрлөлийн ингээд гэтээ 10 сар нэлийн одоо хувь тавилангийн эргэлт гарч ирэх юм шиг аль болох тий бусдыг уучлах, өөрийгөө уучлах, бусдыг уучлах тий эрэг энергиэр тий одоо өөрийгөө бол бусдыг уучлах одоо гэрэлтэй зүйлсээр анхаарлаа хандуулах тий хайр эрэг энерги түгээх нь аягүй чухал болж магадгүй юм байна. Тий. За ингээд өндөрлөө одоо бүх гарсан картыг өөрөө чадхаараа ингээд тайлбарлаа. Тэгээд үнэхээр таарад таалагдсан бол тий лайк тархаа битэн мартаараа таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс юм бол одоо Б картыг сонгосон хүмүүс одоо энэ сард бүх юм нь окей одоо эрэг зүйл чиглэл рүү шинэ боломж шинэ зүйл орж ирээсэ гэж одоо тий өрөөгөөд окей гэдэг юм эмож тэгээд од гариг те одоо хувь заяа од гаригийн зүгээс танд маш таатаагаар одоо эргэх болтугай гэж тий өрөөгөөд од гариг тэгээд окей бүх юм окей гэдэг. За ийм хоёр тиймээс дараараа окей од гариг. Тэгэх юм бол Б картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа мөн та өөрийнхөө одоо 10 сарыг сайнаар зөөнж ийн гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн. Одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд урт буюу В карт сонгосон юм эхлэе. Энэ карт сонгосон тийм. За ингээд тавьчих. За В карт сонгосон хүн одоо 10 сард энэ сард тийм ямар хөө сар болох вэ? За нэг үзье. Том. За ямар хөө карт гарсан байна. Замарч. За
За эхлээд энэ хоёр картаар энэ одоо сард танд юу чухал болох вэ гэдэг тэр энэ хоёр картыг татсмаа. Тэгэхээр зэрэг алган дээр юм ингээд тавьчихсныг жоох ингээд тогтохгүй урсаад ааз. Тэгэхээр энэ 10 сард танд V картыг сонгосон юм маань юу чухал болох вэ гэхээр ер нь энэ сар бол нэлээд одоо таны энерги ч юм уу, боломж, санхүү ч юм уу, ажил үйлс ч юм уу, харилцаан дээр ч юм ингээд нэг тийм төр зүрийн бууралт, хомсдол тий. Яаж ч ингээд тогтоох гээд тий болохгүй дээ бууралт, хомсдолт жоохон тийм мэдэгдэж тий болцсохгүй юм байна. Гэхдээ энэ цаагаараа айгу сайн талтай юм байна. Одоо энэ болохоор алдагдал биш харин одоо юу гэдэг та өөртөө ингээд зай гаргаад одоо бие сэтгэлээр ингээд өөртөө ингээд цэвэршүүлэлт хийж байгаа юм байна. Ингээд тийм аа угсаар цэвэршүүлж байгаа юм шиг те. Ямар ч ясаа цэвэршүүлэлт өөртөө ингээд зай гаргаад одоо шинэ боломж оруулахын тулд те хуучин зүйлс ингээд багасж байгаа. Тийм байдлын сардж байгаа мэдэрч магадгүй юм байна. Жохон тийм буурал нэг юмны хомсдол мэдэгдээд байгаа юм шиг те. Нэг юм тогтохгүй байгаа юм шиг. Тиймэрхүү зүйл мэдээж магадгүй. Энэ нь болохоор айгу цаагаараа та өөрөө бие сэтгэлдээ цэвэршүүлэлт хийж байгаа. Би өөрийнхөө биендээ одоо шинэ юм орж ирэхэд одоо зориулж ингэж зай гаргаж байгаа. Тийм зүйл юм аа. Тэгээд ер нь энэ одоо 10 сард юу чухал болох вэ гэхээр өөрчлөлтөнд бэлтгэх нэг чухал болох юм байна. Одоо энэ 10 сард одоо мэдрэгдээд байгаа энэ бууралт бол тий шинэ мөчлөг эхлэхийн өмнөхтэй амьсгаа авах тий завсарлах гэж юу н ойлгож болох юм байна. Тэгээд энэ сард юу чухал болох вэ гэхээр зэрэг одоо энэ бол тий энэ одоо бууралт хомсдол бол төр зүрийн үзэгдэл юм аа. Тэн дараа нь өсөлт ирнэ гэж бол тий итгэлтэйгээр ажил үсээ явуулах тий урагшлах нь аяг чухал болох юм байна. За ямар ч байсан жоохон бууралт хомсдол мэдэгдэж магадгүй. Гэхдээ энэ бол цаагаараа тий одоо сүнслэг байдлын хувьд л тий та өөртөө цэвэршүүлэлт хийж байгаа, өөртөө ингэ зай гаргаж шинэ юм орж ирүүлэхин тулд тий тэгж байгаа тийм зүйл шүү. Энэ дээр битээ санаа зовоороо ажил үсээ ингэ урагшлуулад тий явуулах нэг чухал болно гэсэн байна. Энийг одоо тоохгүйгээр тий. За тэгээд энэ картыг харах юм бол энэ сард бас юу чухал болох вэ гэхээр айгүй тэнэрэнгүй ээж хүн шиг их хүн шигтэй юм гоё карт. Тэгэхээр зэрэг энэ 10 сард та хүмүүстэй хинэрэнгүй ээлдэг байх нэг чухал болж магадгүй. Та магадгүй өөрөө бас нэлээ энэрэнгүй ээлдэг тийм эмэгтэй байх. Одоо тийм болохоор зэрэг яг л өөрийнхөөрөө те байглаараа одоо цаанаасаа өөрийнхөөрөө байх нь айгүй чухал тийм болох юм байна мó одоо шинэ юм төрөх гэж байгаа юм шиг те. Тэрний өмнөх нэг чимээгүй байдал энэ 10 сард мэдэрч магадгүй гэж хэлэх үү. Эсвэл одоо та хоёр орчимхаа хүмүүстэй найрсаг нөхөрсөг харилцаа тогтоох нэлээд чухал болж магадгүй. За иймэрхүү зүйлж чухал болох нэ. За тэгээд энэ сарын уур амьсгалыг тийм карт татсан. Цэцэг үнэг шууд живжив гэх юм. Тэгэхээр зэрэг заавал энэ сарын уур амьсгал гэх юм бол цэцэг гарсан мэн. Тэгэхээр яг энэ баглаа цэцэг гэхгүй. Тэгэхээр одоо энэ сард магадгүй та өөрийн танд хүмүүс ингээл таны амжилтанд те хүмүүс одоо таны амжилтыг тэмдэглэдэг ч юм уу, танд одоо баяр хүргэдэг ч юм уу, тиймэрхүү зүйл болж магадгүй. Эсвэл та одоо бусдын амжилтыг одоо тэмдэглэх, хүнд баяр хүргэх одоо тэнцгийн баглаа өгөх ч юм уу те. Тийм ямар ч байсан одоо өөрийн эсвэл одоо бусдын амжилтыг одоо тэмдэглэх, баярлах иймэрхүү нэг уур амьсгал байна. За тэгчээд за энэ карт болохоор зэрэг муу одоо энэ 10 сард та нэлээд зүүн тархиа нэлээд ажиллах гэж бодож байна. Нэлээд юмд айгуу тийм овжин сэргэлэн хандаж магадгүй. За энэ болохгүй юм чи ерөөс ингэж гэдэг ч юм те. Нэлээд юмд уян хатан сэргэлэн нэлээд бодлоготой, стратегтэй ингээд ажил үйлстэй ч юм уу те, ажил амьдралдаа нэлээд тэг өмнөх чинь жоохон сэргэлэн овжин амтан байхгүй те. Юмд айгуу уян хатан сэргэлэн цаваа те, бодлоготой, стратегтэй тийм хандаж магадгүй юм байна. Тийм. Замарч энэ 10 сард нэлийн та тий толгой тарих сэрийг тий
сэргэлэн хандхны замуу энэ картыг харах юм бол тэг ер нь бол харилцан яар айгүй хийх төлөвтэй хүмүүстэй тий. Энэ 10 сарын бас нэг өөр одоо уур амьсгал гэх юм бол нэг тийм нөгөө хөөрхөн шуваад тий сонирхолтой. Тэгэхээр нэг тийм сонирхолтой хөгжилтөө тий яриагаар хүмүүсийг ингээл тий одоо баяр цэнгүүлэх, баясуулах, тайвшруулах ч юм уу тий. Эсвэл хүмүүстэй айгүй олон янзын хүмүүстэй ч юм эсвэл олон удаа ингээл ярилцаа чив гэлтэй ярилцаа санал бодлоо ингээл хуваалцаал интернетээр ч юм уу тий. Ингээд иймэрхүү зүйл аюух байх бололтой. За ийм уур амьсгал байна. За ингээд дуусчихад одоо таны одоо ажил ус мөнгө санхүү дээр энэ карт татсан маань. За ямар ч байсан одоо энэ сарын ажил ус юу болох вэ гэхээр зэрэг. Тэг ер нь аль нэлийн одоо ажил ус дээр болохоор зэрэг зөөлөн байх хандлага байна. Ажил ус дээр нэлийн одоо зөөлөн уур амьсгал эсвэл одоо нэг тийм зөөлөн чиглэлтэй ажил хийх ч юм уу. Зөөлөн чиглэлтэй гэдэг чинь одоо эмчлэх, эдгэх, илаашруулах, хүнийг тайвшруулах тий. Эсвэл зүүн совин хурцаах ч юм уу. Нэг тиймэрхүү өгнүүд орж ирж байна. Тэгэхээр тий ажил үйлсээр нэлээд зөөлөн чиглэлтэй ажил хийх ч юм уу, эмчлэх, хүнийг илаашруулах тий. Тий зүүн совин ч юм уу, урлагийн ч юм уу тийм ажил хийх хэмжлэг иймэрхүү зүйл ээж болох юм. Мөн эсвэл бүр шал өөрөөр тайлбарлах юм бол одоо та ажил үйлстэй нэлээд зөөл одоо таны удирдах хүн чинь одоо босс, захирал, менежер ч юм уу тий одоо таны дээд талын удирдах хүн чинь нэлээд зөөлөн хандлагатай хүн байх. Тийм хүнтэй хамтарч ажиллах ч юм уу тий. Тэгээ эсвэл нэг тийм зөөлөн чиглэлтэй ажил хийх, эмчлэх, эдгээ хилаашруулах тий. Тийм сангийн ч юм шиг иймэрхүү ажил. За иймэрхүү ажил үйлстэй карт гарч байна. Мөн одоо энэ сард та ажил үйлстэй иймэрхүү чиглэлтэй холбооч ажил үйлстэй та нэлийн одоо 2 дахин хүч гаргаж магадгүй юм байна. Ажил үйлстэй их хичээн гэсэн үг тийм. Та өмнөхөөс 2 дахин хүч гаргаад нэлийн их ажил үйлстэй их хичээж шамдна гэсэн байна. За тэгээд тэг мөнгө санхүү дээр болохоор зэрэг. Тэг мөнгө санхүү дээр болохоор зэрэг яг та жоохон нөгөө мөнгө санхүү дээр юу яж магадгүй одоо хэрэгтэй зүйлээ биш нэг тийм сэтгэл санаагаа тайвшруулах гэж аз жаргал ч юм уу стрессээ тайлах гэж юм уу ямар нэгэн тиймэрхүү зүйл мэдрэхийн тулд хитрхи худалдан авалт хийх гэдэж магадгүй юм байна. За тэрэн дээр боломжтой байлгайг баг. Тэгээ ер нь бол мөнгө санхүү бол ерөөхдөө бол дажгүй, ерөөхдөө бол айгуу доктортой, орлого зарлага айгуу тэнцвэртэй. Тийм мөнгөө одоо зөв хуваарлаж одоо юу гэдэг та тогтмол тийм хуримтлал тий бас байгаа юм шиг тий энэ 10 сард тий тогтмол хуримтлал танд байгаа скол тогтмол хуримтлалаа хийх орлого зарлагын тэнцвэр айгуу юу орлого зарлага айгуу тэнцвэртэй байх мөнгөө зөв хуваарлах тий айгуу тийм доктортой орлого зарлага айгуу тэнцүү гоё юм мөртлөө та жоохон хитрхи нөгөө хэрэгтэй биш зүйл ингээд худалдан авах хийх тийм зуршилж юм шиг тиймэрхүү юм чинь автчих юм автчих гээд байж магадгүй тун дээр анхааралтаараа гэх юм бол гайг байх. За тэгээд мөнгө санхүү буюу ажил үйлсээр зөвлөгөө гэсэн чинь карт гарсан. Тэгээ ер нь аль ажил үйлсээр болохоор та ингээд ажил үйлс дээрээ тэр мөнгө санхүү ч юм уу тэ ажилдаа хүсэж байгаа ямар нэгэн ажлаа ингээд өөрчилчих юмсан, арилгаа ингэж өөрчлөх юмсан гэсэн ямар нэгэн одоо хүсэж байгаа өөрчлөлт танд байгаа бол одоо тэрийг биеэр тэрийг бодит олгохын тулд ер нь ингээд хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байна. Одоо тийм учраас та ямар нэгэн танд хүсэж байгаа өөрчлөлт байх юм бол тэрэндээ илүү сахилга баттай, тийм бүтээмжтэй тийм орчныг бий болгох, бодитоор тэрийг хэрэгжүүлэх тийм алхмаа хийх тэр айгуу чухал шүү. Тийм үнэхээр танд ажил үйлсээр ингэх юмсан, мөнгө орлого дээр ингэж өөрчлөх юмсан гэж авал тэрийг сахилга баттайгаар одоо хэрэгжүүлэх айгуу чухал шүү гинэ.
Тэгэхгүй зүгээр хий хоосон бодоод байвал гэж бүтэхгүй юм байна л да. За сахилга бат. Тийм хүсэж байгаа зүйл юм бол тэрэн дээр нэлээд сахилга бат гаргаараа төвчээртэй тэрийг боддоор хэрэгжүүлээрэй гэж ах шиг байна. За тэгчээд одоо хайр сэтгэлийн харилцаа, усан харилцаа ч юм уу хайр сэтгэлийн харилцаа тийм хооронд харилцаа дээр явсан байгаа. За хайр сэтгэлийн харилцаан дээр энэ сард ерөнхийдөө ямар хуур амьсгал байна вэ гэхлээр зэрэг тийм ерөнхийдөө бол одоо доктортой одоо нэгэн хэвийн харилцаа гэх үү. Хитрхи доктортой гэх юм уу дэвшлээ юм хэлмээр байна. Нэг тийм нэг адал явдал байхгүй ч юм уу те. Нэг тийм хитрхи нэгэн хэвийн харилцаа байж магадгүй мэн хосын харилцаа ч юм уу те. Хайр сэтгэлийн харилцаан дээр тэгээд одоо их сонирхолгүй ч юм шиг скол яг уу энгийн яг л ингээл дун гэл нэгэн хэвинтэй нэг юм доктортой бяцхан уйдгартай ч юм шиг те юм. Гэхдээ яг энэ бол муу юм биш тий. Доктортой нэг юм ярилцаа байж магадгүй. Өсөд харилцаан дээр. Тэгээ энийг харах юм бол ер нь ингээд хайр сэтгэлийн харилцаан дээр ингээд хүсэл сэтгэл ингээд дүрлзээл тий. Тэр мөр нь жоохон бага. Тий. Жоохон дотроо хосын харилцаач хайр сэтгэлийн харилцаа ямар ч уйдгартай юм дээ гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юм жоохон бодож магадгүй. Гэхдээ бол муу биш. Тий. За нэг эндөө нэгний хэвийн одоо хүсэл сэтгэл дүрлзээлтэй янз бүрийн болол тиймэрхүү юм баг байна гэж тайлээ. За тэгчээд хооронд харилцаан дээр болохоор зэрэг энэ хоёр карт гарсан. Хооронд харилцаан дээр та магадгүй одоо хитрхи одоо юу гэж хэлнэ оюуны өндөр түвшний яриа те. Яриа ч юм уу эсвэл ингээд хүмүүстэй ярихтаа одоо таны мэдлэгч аяа ухарч байгаа те. Аюу тийм мэдлэгтэй харилцан яриа эхлээл оюуны өндөр түвшний яриа, мэдлэгтэй харилцан яриа, тийм илэрхийлэл эсвэл ямар нэгэн одоо таны пост ч юм уу эсвэл таны бичсэн зүйл ч юм уу те хийж байгаа зүйл чинь ингээд хүний сэтгэлийг хөдөлгөх тийм зүйл айгу байж магадгүй мэн хооронд харилцаан дээр тэгснээр ингээд хүмүүс танд аюух наалдах те ингээд зууралдах тантай те үгүй таал гэж ядна та ингэж хэлдэг гэл одоо танд ингээл жоон дондох ч юм уу те эсвэл ингээл таны ингээл төвшөж тулах хүмүүс ингээл байгаад байх ч юм уу те. За хооронд харилцаан дээр ийм хуур амьсгал байна. Та ингээд оюуны өндөр түвшний яриа, мэдлэгтэй, тийм яг мундаг те. Тийм байдлаас болж хүмүүсийн сэтгэлийг аяг хөдөлгдөг ч юм уу те. Тэгээд хэвэнгууд хүмүүс танд ирж их наалдах те, зууралдах, таны төвшөж тулах. Ямар ч нэг иймэрхүү зүйл байна. За тэгчээд хооронд харилцаа би хайр сэтгэлийн харилцаа хооронд харилцаан дээр одоо зөвлөгөө гэсэн чинь те дөө болцох гэсэн юм карт авахгүй нэг хүнтэй тийм болцож байгаа. Тэгэхээр ер нь бол хооронд харилцаан дээр одоо энэ сар зөвлөгөө гэх юм бол хүнтэй байнгын те ингээ гой баяг гой албасаар гой болцож байгаа юм шиг те байнгын хүмүүстэй байнгын ингээ хүндэтгэлтэй тэгээд аюугаа ингээ болзон дээр хүмүүс аюугаа хөвгөлтэй гоё юм яхахыг хүсдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг байнгын хүндэтгэлтэй хөвгөлтэй байхыг ол те хичээгээрээ тэгээд харилцаанд хитрхи их ноцтой хандахгүйгээр те ингээд тийм байгаагаараа л жамаараа л аль болох хөнгөн хөвгөлтэй энгийн байдлаар ингээд харилцаараа ингээд гоё болцож байгаа юм шиг те. За ямар ч хооронд харилцаан дээр юм зөвлөгөө байна. За тэгчээд одоо энэ сард танд илгээх сахиусны хөнгөрийн мессеж дээр ийм хоёр карт татсан. За энэ карт болохоор одоо хамгаалтын карт байна. Тийм өөрийгөө хамгаалаар энэ Archangel Michael энэ нөгөө дээд сахиусны хөнгөр Michael-ийн карт аа одоо дээд сахиусны хөнгөр тийм Михаилтэй одоо таныг сахиусны хөнгөрийн хамгаалалтаар өөрийгөө те одоо миний хамгаалтаар өөрийгөө одоо бүрэн хамгаалах боломжтой шүү гэж нэлээ сануулж авах шиг байна. Тийм. Өөрийнхөө хар таадаг тэнгэр ч юм уу те эсвэл одоо сөрөг зүйлээс хамгаалдаг одоо Михаил from Archangel Михаил гэж Михаил ч юм эсвэл таны хар тааж авдаг одоо сахиусны хөнгөрийн хамгаалалт залбирал бол хаяа те хийж гараа гэсэн байна.
За тэгээд бас нэг сахиус нэг мессеж юм бол ер нь санаа зовох шаардлагагүй гинэ. Тэгээд сахиус нэг бас нэг мессеж юм бол ер нь та бол энэ сард бол нэг сүртэй сэтгэл зовох шаардлага байхгүй. Танд одоо тохиолдож байгаа тий одоо асуудал хэрэг бэрхшээлтэй байгаа бол битгий хитрхийг санаа зовоо. Ер нь бол тийм сахиус нэнгүүд одоо таныг хамгаалж зөв зам руу ингээ удирдаад тийм явж байгаа. Тийм болохоор зэрэг энэ сард нэг сүртэй тий санаа зовох юм байхгүй. Зөв зам дээр ингээд явж байгаа шүү. Зүгээр шүү гэсэн ийм мессеж танд өгч байгаа шүү гин. За тэгээд одоо хамгийн сүүл ингээд өндөрлөх төхөөд танд хамгийн сүүлийн сонголтын картнаас танд энэ сард хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Энэ одоо нэгдүгээр чакра үндэс хүрдний карт гарсан байна. Энэ үндэс хүрд бас дээд сахиус нэнгэр Михаил ахгүй юу? Энэ хоёрыг адилхан тий. Михаил. Тэ сөрөг зүйлсээс ингэ таныг айгуу хамгаалаад байгаа юм шиг ийм зөв карттай гарч ирсэн байна. Тэгэхээр зэрэг энэ сонголтын картны энэ сар танд хэрэгтэй мессеж юм бол суурай бэхжүүлэх гинэ. Та үндэс хүрдээ тий одоо жоохон бэхжүүлэх энэ сар жоохон үндэс хүрдэн дээр ажиллах үндэс хүрдээ тийм бэхжүүлэх айгуу шаардлагатай. Одоо жишээ нь гэр орон ажил санхүү тий эрүүл мэнд ялангуяа тий эрүүл мэндийн үндсэн одоо хүний амьдралд хэрэгтэй тий одоо амьдран суух гэр орон ажил үйлс эрүүл мэнд энэ гур маш хэрэгтэй гэдэг тий. Тэгэхээр тий яг хүний амьдралын суурь болсон энэ гур гэр орны асуудал юм ажил үйлс ч юм эсвэл эрүүл мэндийн ялангуяа эрүүл мэнд тий дээр иймэрхүү асуудал тэр танд байгаа бол энэ 10 сард тэрэн дээрээ нэлийн анхаарлаа хандуулаараа тэг суурай бэхжүүлээрэй. Тийм нэгдүгээр хүрдээ нэлийн бэхжүүлээрэй гэсэн байна. Үндэс хүрдтэй. Дулаан өнгөтэй гэдэг тийм үндэс. За 10 сард үндэс хүрдэн дээр нэлийн ажиллаарай гэж ахш байна. За ингээд өндөрлөгийн бүх картуудаа ингээд тайлбарлаж дууслаа. Үнэхээр таалагдсан бол лайк тарахаа бити мартаарай. Таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол энэ сард одоо таны ажил үйлс чинь нэлээ ер нь аж амьдрал нэлээ тий өөдрөг сайн байгаасаа гэж тэрөөгөөд юм хөрхөн шоу таны хүмүүстэй тий олон хүмүүстэй харилцаж тий аятаа тухта сайхан сарын өнгөрөөсөө гэж өрөөгөөд одоо шоу гэсэн имож дараараа тийм бол одоо B картыг сонгосон бөгөөд тийм шоуны ард яг үндэс үрд чинь нэлээ бэхчих гэж өрөөгөөд шоуныхаа ард одоо улаан өнгөтэй ямар ч хамаагүй имож зүрх бөмбөлөгч байсан болно тийм улаан өнгөтэй юм бөмбөлөг юм уу зүрх ч юм уу тийм шоутэй улаан өнгөтэй бөмбөлөг дараараа тийм бол одоо V картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа мөн та өөрийнхөөс одоо 10 сарыг сайнаар тэнцвэрч гэнэ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн одоо бүх хүмүүстээ маш баярлалаа. Ингээд дараа имжлэг хүртэл баяртай. За ингээд хамгийн сүүлийн G картыг сонгосон нэмэр эхлэе. Энэ карт аа. Энэ хамгийн сүүл тавьчих. За G картыг сонгосон. Бүх карта зэрэг нэгдэжээ. Дон. За 10 сард ямар хөө сар болох вэ гэсэн. Гой картад гарч ирсэн байна. За ингээд таныг цогцгоолоор ингээд тавьчих. Энэ сард юу чухал болох вэ? Энэ 10 сард одоо G карт буюу энэ картыг сонгосон амьдрал нэг тэгээ ямар хөө те юу чухал болох вэ гэхэлэр зэрэг дөрвөн том сахиусан тэнгэрийн тэгээ ер нь бол ерөнхий одоо энэ сард одоо амьдралын одоо бүх тал тий энэ дөрвөн сахиусан тэнгэр гэдэг нь одоо амьдралын одоо юу гэдэг бүхий л одоо тал гэсэн үг байхгүй үндсэн тий одоо
таны аж амьдралын бүхий л тал тэнцвэртэй хамгаалагч удирдлагатай удирдлагатай байх нь айгүй чухал болох юм байна. Энэ сард амьдралын бүх тал тэнцвэртэй гэдэг нь ажил, тийм санхүү, мөнгө ч юм уу, харилцаа, эрүүл мэнд гэдэг энэ дөрвөн том асуудал тийм хоорондоо аюу тийм зохицолтой байх. Тэ та ингээ зохицлыг хангах. Тэгээ юу ч ингээд хитрэхгүй, алийн ч орхигдуулахгүй байх нь аюу чухал болох юм байна. Энэ 10 сард тийм. За дахиад хэлье, ажил санхүү, тэ харилцаа, эрүүл мэнд гэдэг бүх зүйл хоорондоо зохицолтой байх, танд байх тий. Юу ч хэтрүүлэхгүй, алийн ч орхигдуулахгүй байх нь аюу чухал болох юм байна. За тэгэд энэ сард мөн бас юу чухал болох вэ гэхлээр зэрэг юу нэг тийм ихтэрсэн зүйл, хитрээд явцсан зүйлийг тааруулах тий, зохицуулах, хитрээд юу гэдэг болохоо байсан зүйлийг зөв харилцаанд оруулах. Өөрөөр хэлэх юм бол юу ингээд таны амьдралд хэтрээд болохгүй юм тий, тэрийг анзаарч тий, зохистой хэмжээнд ингэж оруулах тий. Тэр зүйл бол маш чухал болно гэсэн байна. Тэрний үгээр эхлэх юм бол юу хэтрээд байгааг та анзаараад тий, аж амьдралаа ингээд зохистой хэмжээнд тий оруулах, энгийн хэмжээнд оруулах нь тий. Юмаа ингээд зохицуулах нь аяг чухал юм байна. Амьдралын үндсэн зүйлүүд гэдэг нь ажил, үйлсдээс мөнгө төгрөгч хүмүүс гол хоорондоо харилцаа, амуу, эрүүл мэнд тэнд энэ дөрвөн чухал амьдралын үндсэн суурь нь юу болох юм, юу хэтрээд энэ юу дутагтаад байна, энийг ингэж тий зохицуулах нь аягүй чухал болох юм байна. Энэ 10 сард за ингэ ойлгосон байх гэж бодож би ингээд ямар ч ойлгосноор ингэж чадсан хэлээ. За тэгээд энэ чхон цогц карт учраас энийг ингэж ярьчих. Энэ карт ярьж байгаа шүү. Энэ карт болохоор зэрэг хадуур гарсан байна тий. Ямар нэг юмыг хадах болох. Тэгээ энэ 10 сарын өөр амьсгал гэх юм бол хадуур гарсан байна. Тэгэхээр хадуур нь болохоор зэрэг аж амьдралдаа та орчин тойрон тий, орчин тойрон аж амьдралдаа тийм хэрэггүй болсон зүйлийг тий ингэж хаях, цэвэрлэх, орхих тий хэрэггүй ихтрээд байгаа зүйлсээс салах, цэвэрлэх, халах, болох тий юм хус чаяг тиймэрхүү зүйл бол болж магадгүй юм байна. Таны амьдралд чинь нэг тийм ихтрээд байгаа зүйл ч юм уу, скол ингээд цэвэрлэх ёстой болцсон зүйл ч юм хэрэггүй байгаа зүйлийг ингээд салах, болох, цэвэрлэгдэх ийм бол зүйл бол болж магадгүй юм байна. За тэгээд бас нэг уур амьсгал гэх юм бол энэ 10 сард нэлийн эмгтэй уур амьсгал бол нэлийн байна. Эмгтээлэг гэх үү те. Эмгтээлэг уур амьсгал. Магадгүй та хайрцагтлийн харилцаа нэлийн байж магадгүй байна. Хайрцагтлийн нэг тийм эмгтээлэг тийм жоохон айлгүй ч юм шиг мэдгүй ямар ч нэг зугаалц ингээд дааж мэт нэг иймэрхүү энерги аяа харагдаж байна. Тиймэрхүү бол тийм харилцаа ч юм уу те. Зугаа таа цэнгэлтэй те. Эмгтээлгийн энерги бол байна. Нэг жоохон айлгүй ч юм шиг ингээд айгу өтрхийн улаан ягаан болохоор гэж би хэлээд байна. Нэг тиймэрхүү энерги бол мэдэгдэж чинь тиймэрхүү зүйл байж магадгүй. Тийм үү энэ картыг авах юм бол энэ 10 сарын уур амьсгал бол нэг тийм гоё та ингээд нэг тийм гоё сайхан байх тий хайрлуулах тийм уур амьсгал тийм нэлийн их байна. Эмгтээлэг байх, хайрцагтлийн харилцаа их байх гэдэг ч юм уу. За ямар ч гэсэн иймэрхүү уур амьсгал байх нэ. Тэгсэн мөртлөө ямар нэгэн зүйл хитрээд байгаа юмнуудыг нэг цэвэрлэгдэх тий. Бас ийм ч уур амьсгал жоохон байна. Тэгээд бас нэлийн эмгтээлэг тий. 6 цэнгэл эмгтээлэг. За нэг иймэрхүү карт байна. За тэгчээд иймэрхүү уур амьсгалтай юм байна. За цэцэг гарч байгаа болохоор тий хайрлуулах харилцаач гэсэн.
та өөрөө гоё сайхан байх, хайрлуулах гэсэн байхны. Тэгсэн мөртлөө нэг эсрэг зэрэг карт нь болохоор ямар нэгэн одоо хитэрсэн зүйлийг те болиулах, цэвэрлэх, халах, солих тийм уур амьсгал ингээ зэрэгсэд гараад байгаа байхгүй юу? За тэгээ таны ажил үйлс мөнгө санхүү дээр одоо энэ 5 картыг татсан баа. За ажил үйлс болохоор зэрэг одоо болсон ажлаа дахиж хийх, одоо болиодоос ашиг гэдэг орхисон ажил ч юм уу те өмнө байсан ажлаа одоо болцсон ч юм уу ямар нэгэнтэй ажил үйлсээ дахин хийх ч юм уу эсвэл дахин өмнө хийжсэн юм дээрээ дахиад одоо өөрийгөө сориод үзээд алдах те. Эсвэл өмнө байсан ямар нэгэн ажил үйлс чи одоо тань дээр буцаж ирэх. Их тийм нэг уур амьсгал байна. Тэгээ энэ карт гэсэн яг адилхан зүйл хэлж байна. Одоо энэ 10 сард бол ажилдаа эргэн орох тий. Жоо хамарч исэн болоод буцаад ажилд ордог ч юм уу тий. Ажилдаа ингээ буцах гэдэг байгаа байхгүй тий. Буцах. Тий ямар нэгэн ажил үйлсээ тий сэргээх, дахин эхлэх. Ийм уур амьсгал энэ ажил үйлс дээр. За тэгчээд одоо мөнгө санхүү дээр болохоор зэрэг. За мөнгө санхүү дээр жоо юу юм бэ? Мөнгө санхүү дээр одоо жоохон тогтургүй тийм мөнгө санхүү, орлого жоохон тогтургүй, баг зэргийн бэрхшээлэл байж магадгүй. Тийм. Ер нь бол энэ 10 сард бол нэг сүртэй бол муу бол биш гэж бодож байна. Зүгээр санхүүгийн тийм төсөл байдлаар жоохон төвчээр шаардлагатай сар болж магадгүй. Одоо санхүү дээр тийм жоохон төвчээр шаардлагатай үе болж магадгүй. Тийм сар болж магадгүй. Тэгээд одоо тийм цамхаг гарч байгаа болохоор зэрэг магадгүй энэ 10 сард одоо ажил ч юм уу ажил үс ингээд буцаад ажилдаа орж байгаа байдлаас болоод ч юм уу эсвэл таны эрүүл мэнд ч юм уу нэг ажил үс юм уу эрүүл мэнд хэвийн бус байснаас болж орлого ч жоохон тийм юу гэдэг нь тогтургүй жоохон бэрхшээлтэй орлого жоохон буурах ч юм уу тий орлого ч жоохон тийм тогтургүй жоохон бэрхшээлтэй гэж магадгүй. Тэгээ энэ 10 сард бол санхүүгийн байдал дээр нэлээ төвчээр шаарддаг сар болох магадaltaй гэсэн юм руу карт байна. За тэгээд одоо танд ажил үйлс болон мөнгө санхүү дээр зөвлөгөө гэсэн чинь нөөв гинэ. Зөвлөгөө болохоор зэрэг тийм яг ажил үйлс мөнгө санхүү дээр та одоо нэлийн одоо өөрийгөө үнэнчээр илэрхийлэх аягүй шаардлагатай гинэ. Одоо танд тохирох тийм ямар нэгэн ажил үйлс дээр өөрийн үнэнч чадвараа тий үнэнч чадвараа өөрхөө чаддаг арга барилыг тэ ашиглах, үнэнч байдлаа харуулах ч юм уу, үнэнч чадвараа гаргах юм уу, нэг тиймэрхүү юм хэлээд байгаа байхгүй. Тэгээ ер нь бол санхүү ажил үйлсээр энэ сарын зөвлөгөө гэх юм бол ур чадвар өөрийнхөө одоо чаддаг, мэддэгтэй ур чадвар мэдлэгээ ингээд үннээр ингэж харуулснаар одоо танд шинэ боломж санхүүгийн өсөлт ингээ үүсэн шүү. Тийм. Ямар ч гэсэн өөрийнхөө танд тохирох тий арга барил чадвараа ингээд үннээрээ сайнаараа харуулаараа тэгэх юм бол танд шинэ боломж санхүүгийн өсөлт үүсэн шүү гэж хэлж байгаа юм шиг санагдчих байна. За тэгчээд танд одоо энэ 10 сард хайрцагт болон хүү оронд харилцаан дээр татсан байгаа. Тэгэхээр энэ хоёр карт болохоор хайрцагт дээр татсан. Нилээн жоохон 6 цэнгэний карт гарчаад байгаа хгүй. Би бас юу гэж тайлбарлах юм лээ гэж бодоод байна л да. Хайрцагтай харилцаан дээр болохоор жоохон тийм одоо тэг хөнгөн зугаа хайрцагын асуудал дээр нэлээд хөгжилтөө зугаатай цагийг өнгөрөх харилцаанд орох ч юм уу тийм зугаацал тиймэрхүү юм ингээд байгаад байна. Тэгээд энэ карт гарах юм бол бас ингээд тийм нэлээ одоо энэ хайрцагтай харилцаан дээр татсан энэ карт гарсан байхгүй. Тэгэхээр зэрэг зугаацал одоо буруу цэнгийн гэх юм одоо хөнгөн харилцаа идэж угаал тий одоо юу гэдэг тийм хөнгөн байх гэдэг байгаа байхгүй хайрцагтай харилцаан дээр. За иймэрхүү карт гарч ирсэн. Замирсан хайрцагтай харилцаан дээр тий хөнгөн зугаа хөгжилтөө зугаатай цагийн өнгөрөх харилцаанд орох тий зугаацал цэнгийн өөж идэх нарийн цэнгэх юм шиг тий иймэрхүү
картын за тэгчээд за хоорондын харилцаан дээр болохоор зэрэг хоорондын харилцаан дээр энэ сард болохоор зэрэг жоохон ингээд хариуцлагаас зайлсхийсэн харилцаа гэж уншигдах гэдэг аахгүй ингээд буруу харцгаар тий жоохон хоорондын харилцаанаас нэг хариуцлагаас зайлсхийсэн юм шиг тийм нэг жоохон тиймэрхүү яг ингээд одоо харилцаанд тий хоорондын харилцаанд хариуцлагатай тууштай суйртай ингээд харьцахгүй тий жоохон ингээд нөгөө хөнгөн одоо хариуцлагаас одоо зайлсхийсэн юм шиг юм харилцаж жоохон байгаа тийм. Тэгээд энэ карт ингээд харах юм бол ингээд тийм ер нь хоорондын харилцаан дээр тийм жоохон тийм үг хэл хурцээж магадгүй. Тийм хоорондын харилцаан дээр одоо жоохон хурцуг хэлэх би биенийхээ сэтгэлдээ жоохон шарх үсэх үг хэлчих гээд байх ч юм уу эсвэл ямар нэгэн стресс те үүсгээд жоохон одоо эмгтэй хүн гарсан болохоор эмгтэй хүн ч юм уу эмгтэй тал нь ааштай байх ч юм уу те тий жоохон хоорондоо харилцаа жоохон сэтгэлд тааламжгүй те стресстэй хурц үг хэл байх тий эмгтэй тал нь илүү жоохон ааштай байх юм шиг те за нэг юмрхүү хоорондын харилцаан дээр хайрцагт дээр юм хүү картад гарсаа ингээ гартнаар ингээ тайллаа. Тэгээд зан ингээ дарчээ. Тэгээд танд хоорондын харилцаан дээр зөвлөгөө гэсэн чинь атраш хаппи шинэ аз жаргалтай тий зам мөрийг зам мөрлөө ингээ явж эхлэх гэсэн ийм карт байгаа байхгүй юу? Зөвлөгөө. Тэгэхээр зэрэг хоорондын харилцаан дээр танд одоо зөвлөгөө гэх юм бол өөрийнхөө одоо ч юм уу өмнөх харилцааг шинчилж эрүүл байдлыг хадгалах нь аягүй чухал шүү гэсэн ийм зөвлөгөө байна. Одоо харилцаанд тий эрүүл байдлыг хадгалах тий. Хэрэг одоо таны одоо хоорондын харилцаа хайрцаглаар өмнөх ч юм уу тий одоо ч юм харилцаанд үл ойлголцол байсан бол тий одоо та тэрийг шинчлэх тий харилцаагаа сэргээх тийм одоо боломжийг эрэлхийлээрээ хэрвээ та харилцаанд хоорондын харилцаан дээр хайрцагт төр ч юм уу хоорондын харилцаанд одоо нээлттэй сэтгэл эерэг хандлагаар тий одоо бусдад тий хоорондын харилцаан дээр бусад хандаж чадах юм бол чадвал одоо таны харилцаач илүү дотн баяртай бол шинэ боломжууд тий одоо нэгдэж шүү шинэ боломжуудыг авчирна шүү гэсэн ийм гоё зөвлөгөө байна. За ингээд ажил үс хоорондын харилцааг ингээд хэлчлээ. За ингээд одоо таны энэ сард танд хэрэгтэй одоо сахиус нэнгэрийн мессеж рүү орё гэж бодож байна. За энэ сахиус нэнгэрийн мессеж гэх юм бол тэг ер нь ингээд та одоо ач амьдралдаа ямар нэгэн хариулт яагаад юм болцсон бол ямар нэгэн хариулт хайж байгаа бол тий одоо таны хариулт чинь хаа нэг одоо гадаад ертөнцтэй гадаад одоо гадна талд чинь гадаад ертөнцид ерөөсө байхгүй одоо таны хариулт таны дотоод ертөнцид бүр хуучирч мартагдсан тэр одоо таны дотор чинь хуучин газарт чинь байгаа шүү гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Одоо тийм зөвлөгөө нь одоо хариулттэй хааны гадаад ертөнцид биш одоо таны дотоод ертөнцид хуучирч мартагдсан тэ санаа тийм бүтээлчтэй их төсөөл дотор ч байгаа шүү. Тийм дотроосоо хай тийм дотроосоо ч юм уу хуучин юмнаас хай дотроосоо хай гэж тэнд ч одоо хариултч байгаа гэж хэлж байгаа юм санагдаж байна. За ийм сахиус нэнгэрийн мессеж байна. За тэгчээд энэ сард хэрэгтэй сахиус нэнгэрийн бас нэг юм том мессеж гэх юм бол одоо тий ер нь бол ойрын ирээдүйд одоо гарч ирэх үйл явдал одоо ямар нэг үйл явдал ойрын ирээдүйд тийм болох юм байна л да. Ойрын ирээдүйд одоо гарч ирэх үйл явдлыг одоо эерэг хандлага тий сэтгэлээр тий одоо хүлээж авах нь тий танд амжилт аз жаргалыг чинь тий нэмэгдүүлэх шүү гэсэн ийм карт. Тэгэхээр зэрэг эерэг энерги итгэлээ бол хадгалаараа тий бидний next few weeks ингээд цөөхөн хийхэд одоо 7 хоногийн дараа тий одоо танд ямар нэгэн үйл явдал одоо гарч ирнэ одоо
тэр үйл явдал дээр та аль болох эерэг хандлагаар хандаараа тэгэх юм бол танд те амжилт аз жаргалыг тэр нэмэгдүүлнэ шүү. Ямар ч үйл явдал иж магадгүй тэрэн дээр аль болох эерэг хандлагаар те хандвал их сайн шүү гэж одоо зохион тэнгүүдийн ийм одоо мессеж байна. За тэгчээд ингээд одоо өндөрлөг тийш хандаад одоо таны хамгийн сүүлийн сонголтын картнаас мессеж авъя гэж бодож байна. Энэ зүрх сэтгэлтэй эрэхтэн гэсэн юм карт байна. Тэгэхээр одоо таны сонголтын картны мессеж одоо танд энэ сард хэрэгтэй мессеж гэх юм бол энэ карт нь бол хайр тийм зүрх хооц тий. Хайр, зүрх сэтгэл, хайр, дэмжлэг одоо тийм халамжтай тий. Таны хүндэтгдэг халамжтай одоо юу ч хэлмээр энэ карт нь бол хайр, дэмжлэг, халамжийг одоо бэлгэлэх чадвартай тийм юм бол хүнийг бол илэрхийлдэг юм карта. Тэгэхээр зэрэг энэ картны танд илгээх одоо зөвлөгөө мессеж гэх юм бол итгэлцлийг одоо бий болгох нь тийм айгуу чухал шүү. Тэ одоо магадгүй те гэр бүл ч юм уу эсвэл найз нөхд ч юм уу эсвэл хамт тийм ажиллагсаттайгаа те харилцаагаа тийм батжуулаараа тийм одоо хүний сэтгэлийн үнэнч байдал нь те хүний сэтгэлийн үнэнч байдал нь одоо их чухал байдаг шүү гэсэн ийм том мессежийг танд өгч байгаа шүү гэн. Ямар ч юм энэ карт болохоор зэрэг итгэлцлийг тийм бий болгох нь тийм чухалаа. Хүний сэтгэлийн үнэнч байдал чухал шүү гэж ах шүү байна. За ямар ч тийм тэгж талим том зүрх сэтгэлтэй хүний карт байна. За ингээд одоо өндөрлөө одоо Г картыг сонгосон хүний мэрхий ингээд өндөрлөөд үнэхээр таалагдсан бол тийм лайк тарахаа битэн мартаараа. Таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй одоо хүн байх юм бол надад тийм ууш тарах юм бол би бол тийм маш их баярлна. Тийм тэгэхээр зэрэг ямар эможи ивэл зөвхөрөө ихлээр зэрэг за ямар ч байсан одоо ус юм гоё усны эможи тэгээд улаан зүрх эхлээд усны эможи тэгвэл таны одоо энэ 10 сар чинь нэлээд уян хатан наанта цаанта тий айгуу зохистой тийм уян надад айгуу зохистой тийм болохыг бэлэгдээд одоо онцгүй юмнууд чинь усаар сайхан тий угаагдаад цэвэрлэгдээд их зохистой болохыг тийм бэлэгдээд бүх юм чинь гой зохистой байгаасаа гэж бэлэгдээд ус тэгээд зүрх тийм ус зүрх хоёр тийм дараараа тэгэх юм бол Г картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа мөн та одоо энэ 10 дугаар сараа сайнаар тийм зөвнжин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн одоо сонирхсан бүх хүмүүстээ маш баярлалаа. Ингээд дараа юм бичлэг хүртэл баяртай.